гадаад өрийн асуудал бол мэдээж маш хүнд байгаа. За энэ дээр бас өнгөрсөн 2 жилийн туршид бол эдийн засгч нар анхааруулсаар ирсэн. Тэгээ энэ жилийн хувьд бол валютын нөөц 7.3 тэрбум ам.доллар байна. Хамгийн сүүлийн байдлаар за гадаад өрийг санхүүжүүлэх шаардлагатай хэмжээний одоо валютын нөөц байна гэж та харж байна уу? За хамгийн сүүлд бол Монгол банкны мөнгөний бодлогын хорооноос бол одоо энэ валютын нөөцийг хамгаалах чиглэл макро зохистой бодлогын шийдвэрийг авсан гэсэн юм өөрсдийн одоо тайлбарыг хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр та яг юу гэж харж байна? Тийм. Тэгэхээр би түрүүнд хэлсэн нөхцөл байдал бол хүнд байгаа. Төсөвтөр ч гэсэн өөрийн асуудал хүнд байна. За манай Монгол улсын эдийн засгийн одоо орж байгаа валютын урсгал гарч байгаа урсгал дээр ч их хүндрэл ирхнэ гэдгийг бас тоо үзүүлэлтээр хэлсэн байгаа. Тэгэхээр одоо валютын нөөц маань 7 тэрбум гэж байгаа. Энэ бол одоо ойрын жилүүд байгаа өндөр тоо мэт харагдаж бас энийг анхаарах нэг зүйл байгаа. Энд бол нөгөө манай ирээдүйн санд байдаг нөөц чинь ороо явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 2030 оноос өмнө зарцуулахгүй одоо 2-3 тэрбум доллар явж ингээд ойлгож болно. За цаана байгаа 3-4 тэрбум долларын хувьд бол одоо санхүүгийн байгууллагууд одоо банкуудын гаднаас босгосон бондын чинь одоо тодорхой хэмжээний мөнгөнд дүн энд харагдаж байгаа шүү гэдэг бас хэлхийг хүсэж байгаа. Яагаад гэвэл энэ бол бэлэн мөнгө байгаа биш, гаргаад одоо өөр төлбөргөө төлчих мөнгө бишээ гэдгийг бас анхаарч ойлгох хэрэгтэй. Түүнээс зүгээр тоог нь хараад бэлэн ийм их мөнгө байна гэж ойлгож болохгүй. Тэгэхээр аюутлахын 2 тэрбум долларын үр төлн дээр нь хүүн 600 сая доллар гэдэг бол энэ төлбөрийн тэнцэлд маш айхтар одоо дарамт ирэх юм байна. Тийм учраас мөнгөний бодлого бол сүүлийн үед одоо 12% бодлогын хүүгээ 12 маш өндөр хувь штэ энэ дээр барих ийм бодлого хэрэгжүүлж байна. Дээр нь юу гэхээр за санхүүгийн байгууллага одоо банкын гаднаас босгож байгаа бондор дамжиж орж ирж байгаа валютынхаа тодорхой хэмжээний их үүсвэрийг одоо 25%-ийг одоо зайлшгүй байх нөөцөндөө байлгаж явах ёстой шүү гэдэг ийм сэрэмжлүүлэг одоо анхаарал ийм шийдвэрүүдийг одоо мөнгөний бодлого гаргаа явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо валютын үн ханш огцом одоо сулрахаас одоо Монгол төгрөгийн ханш огцом сулрахаас бид нар ийм сэргийлсэн ийм том арга хэмжээнүүд аваа явж байгаа. Энэ бас өнөөдрийн нөхцөл байдалд бол тодорхой хэмжээнд бас үүргээ биелүүлж гин гэж ингэж харж байгаа. Яагаад тэгэхээр Монгол улс бол хэрэглэгч орон валютын ханшийг маш их анхааралтай харж байгаа хэрэгтэй. Валютын ханшин дээр одоо мэрэгжлийн одоо ганц одоо бодлогын байгууллага бол Монгол банк байна. Тийм учраас бид нар энэ асуудал дээр бол ийм тодорхой хэмжээний шийдвэр аваад явж байгаа. Зүгээр яг гаднаас компани хүмүүс, компани, хувийн аж ахуйн нэгжүүд бол зээлийн чинь хүү өндөр байж та нар энэ чанга бодлогоо суллахгүй мөкс ийм хүсэлтүүд ирж байгаа, ус төрчдөөс ирж байгаа. Гэхдээ нөхцөл байдал хүнд байгаа учраас бид нар энийг чинь ярьж хэлцээ тодорхой хэмжээнд тоон дээр дүгнэлт гаргаад иймэрхүү одоо чанга байхгүй бол болохгүй нэ гэсэн ийм нөхцөл байдалтай байгаа шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Таны хувьд ер нь яг одоо байгаа нөхцөл байдал дээр ямар гарц гаргалгаа байна гэж харж байна. За гадаад дээр шууд хөрөнгө оруулалт харьцангуй одоо өндөр жилүүдэд бол төсвийн одоо алдагдал байсан ч гэсэн төлбөрийн тэнцлийн алдагдал бол харьцангуй одоо намжмал ийм одоо нөхцөл байдалтай явж ирсэн. Гэтэл энэ жилийн хувьд бол төсвийн 1.4 их найдын алдагдaltaй за төлбөрийн тэнцэл дээр бас одоо алдагдал үүсэх ийм эрсдэл байгаа юм байна. Таны хувьд яг боломжийг яг юу гэж харж байна? Ямар шийдэл байна? Тэгэхээр би бол төсвийн тодтолыг нэг яаралтай хийх ёстой гэж ингэж харж байгаа. Тэгээд тэр урсгал зардлаас хасах боломж юу байна гэдэг дээр анхаарах хэрэгтэй байх. За тэгээ гадаад төлбөр тооцоотоо асуудлыг бас эргэн харах. Тухайлх юм бол бид нар чинь 26 оныхоо төсвөөр 2 их найдын гаднаас зээл авна. Дотоодын бондороо нэг за бараг 1 их найд, гадаадаас 1 их найд. Өөрөөр хэлэх юм бол 2 их найдын юм зээл авна гэсэн ийм босгох тавьсан байгаа. Энэ бүгдийг эргэж харах ёстой байх гэж ингэж харж байна. Дээр нь бид нар бол одоо юу гэдгийг саяхан өөрөө чи асуусан тэр гадаад зээлийн үр ашигтай ашиглах тухай хуулийн дагуу одоо энэ чинь нөгөө гадаадын зээлхийн одоо хэрэглээ бол одоо яг Улсын их хурлынхаа анхаарлаас гараа явж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол засгийн газар мэдээд хэдийг зарцуулах уу, яах вэ гэдгийг шийддэг болчихлоо. Нэг нүг хэлэхэд бол энэ бол хуулиа зөрчөөд хоёр төсөвтэй болж байгаа юм асуудал шүү. Энийг бол хүмүүс хэлэхгүй байгаа. За яг шатхууны бензин тосны одоо үйлдвэр амин чухал учраас их олон их хурлын гишүүд бол тэгж хэлж байгаа шүү. За энийг явуулаа да түүнээс биш энэ бол одоо их буруу жишг тогтж шүү гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. За тэгэхээр одоо миний бас нэг санаа зовж байгаа асуудал бол энэ орон нутгийн гадаадаас бонд тусгадаг, дотооддоо бонд тусгадаг энэ
нөхцөл байдал ингээд нийслэлээр дамжаад илэрчлээ шүү дээ 500 тэрбум төгрөгийн бонд 500 сая долларын бонд усгасан нийслэл. За араас нь юу болж ийм гэхээр одоо өмнө гоо гих мэтийн аймагуд бас бонд усах тухай ингээ яриад эхэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар одоо 21 аймаг нь өр зээл тавьдаг, нийслэл нь тавьдаг ийм хэлбэр рүү явчихъя гэдгээс ингээд нэлээд санаа зовж байгаа. Тэгэхээр энэ дээр бас засгийн газар улсын их хурл анхаарах байх гэж бодож байгаа. Тэгэхгүй бол хэрвээ энэ нөхцөл байдал одоо дүгнэлт хэрвээ өгөхгүй бол бидний цаашаа одоо төсөв мөнгөний бодлого маань нэлээд буруу тийш явна шүү гэдэг ийм том эмзэглэл байна. Тэгэхээр төсвийн тодтолоороо Монгол улсын төсвийн гол бүрэлдэхүүн хэсгийн нэг байдаг гадаад зээдлэгтэй холбоотой асуудал, өрийн асуудал дээр нэлээд одоо анхаарал тавьж одоо энэ асуудлаа цэгцлэх, өөрөөр хэлэх юм бол одоо гадаад өрийг дахиж их хэмжээтэйгээр нэмэхгүй дотоодынхоо нөөц болцоогоо ашиглаад гадаад өрийнхөө төлөлтийг тодорхой хэмжээнд бас төлөх ийм шийдвэрүүдийг гаргаасаа гэж ингэж одоо эдийн засгч байгаа хувьд харж авч байгаа гэх. За ер нь бол өнгөрсөн оны сүүлээр маш том одоо нэг далаацтай одоо тэгээ бизнесүүдийг чиглэсэн ажил бол за татварын өртөө аж ахуйн нэгжүүдийн дансыг хаасан. Тэгээд энэ аж ахуйн нэгжүүдийн дансыг хаасантай холбоотойгоор буцаад бол сая он гараад эргээд одоо сэргээсэн те цагаан сарын үеэр ч үлээ. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн хувьд нөхцөл байдал ер нь бол хүнд байгаа. За ер нь бол одоо бизнесийн зээл олдохгүй маш одоо хязгаарлагдмал байгаа гэдэг дээр санал байнга хэлж байгаа. Тэгэхээр таны хувьд энэ дээр нөхцөл байдлыг яг юу гэж үнэлэхээр вэ? Энэ дээр бол би ерөнхийдөө тоогоор бүх зүйлийг хараад дүгнэлт хийдэг. За өнгөрсөн жил татварын ерөнхий газар улсын их хурл дээр ирж тайлан тавихад өнгөрсөн жил 24 оны эцсийн байдлаар аж ахуйн нэгжийн хуримтлагдсан татварын өр 6.5 их 80 гэжсэн. Энэ бол асар их том тоо. Ийм хэмжээний өөрөөр хэлэх юм бол аж ахуйн нэгж нь одоо татвараа төлж чадхааргүй ийм хэмжээнд хүрсэн. Маш олон одоо аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж ийн гэж ингэж ойлгож болохоор ийм тоог бол одоо улсын их хурл дээр ирсэн. За сүүлийн үед бол зарим гишүүд бол 8 их 80 гарсан ийм өртөө болсон талаар ирж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ татвар дээр тодорхой хэмжээний арга хэмжээ авахгүй бол энэ аж ахуйн нэгжүүд чинь одоо хүнд байдалд байна гэдгийг одоо өнгөрсөн 4 сарын статистик харахад хүртэл харагдчихлээ.